Эрдэнэс Монгол нэгдлийн хүрээнд ажиллаж байгаа хүн болгонд онцгой анхаарах ёстой. Энэ байгаль орчны асуудал бол уулуурхайд зоосны одоо нэг тал нь уулуурхай бол нөгөө талд байгаль орчин байх ёстой. Тэгэхээр энийг одоо бид байнга анхаарчих ёстой. Та бүхний хийж байгаа бүтээн байгуулалт болон нүрийн хөдөлмөрийн үр дүнд бий болж байгаа байгалийн баялагын өгөөжийг үндэсний баялагын сан маань одоо ба ирээдүйн иргэдэд тэг шударга хүртээх энэ ажлыг зохион байгуулж ажилладаг. За тэгээд цаашдаа болвол бас та бүхэндээ хамтдаа энэ сайхан цэцэрлэгийг арчилж, тордож, мод тайрж тэ буцан иргэн ирж тэ модоо усалж бүгдээрээ бас арчилж тордцгаая л гэж уриалъя. Өнөөдөр манай хамт олон Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагын дагуу тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд байгууллагын хамт олноороо Орчин хожир булангийн ажлын АЖМ олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд ингээд гацуур мод болон бусад модуудыг тарж ургуулах, мод тарихын арга хэмжээнд оролцож байна. Их ирчүүж авч байна. Мод тарихад нь өөрөө их гоё үйл байгаа болохоор тэгээд сэтгэл болох өндөр байна. Манай олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн маань 2022 оноос эхлээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. За 2023 оноос бол мод тарилт хийгдэж эхэлсэн байгаа. За төслийн талбай маань нийтдээ 300 га талбай. Эхний эзэн 55 гад бол одоо тийм байдлаар 106 мянган сэрхэг модыг бол тарьж ургуулад байгаа. Төслийн талбай маань Туул гоолын сав газар болон Улаанбаатар хотыг 30% усаар хангаж байгаа цэвэр усны ундрагын их үүсвэрээр байгаа учраас бид нар усыг дээш нь татах энэ хөрсийг баяжуулах үүднээс болоод хайлаас голбор гүйс монс нарс гацуур гэх мэт ер нь бол ингээд Улаанбаатар хотын бүс нутагт бол дасан зохицох ургах чадвартай тийм моднуудыг бол сонгож тариалж байгаа. 100-аад байгууллага бол мод тарьж байгаа. Өнөөдрийн хувьд гэх юм бол Эрдэнэс Монгол нэгдэл болон охин компани мод тарилт хийж гүйцэтгэж байна. Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн Чингис хаан баялагын сангийн хамт олон өнөөдөр 100 гаруй мод тарьж байна. Чингис хаан улсын баялагын сан нийт 3 төрүүлсэн сан байдаг. Тэрний нэг нь болохоор зэрэг ирээдүйн сан ба ирээдүйн хойштоо үлдээх гэсэн агуулгатай сан байдаг. Тэрний нэг адилаар бид бүхэн болохоор зэрэг ирээдүйн хойштоо ногоон байгууламж экосистемийг үлдээх гэдэг утгаараа мод тарьж байна. Залуу хүмүүсийг төлөөлөөд одоо өнөөдөр мод тарихаар ирсэндээ баяртай. Энэ бол бас нийгмийн одоо хариуцлага гэж боддог. Иргэн хүнийхээ хувьд тийм ээ. Өнөөдөр одоо Монгол Улсын агаарын бохирдол одоо сэтгэлд одоо бас маш эмзэглэхээр түвшинд одоо хүрсэн байгаа. Агаарын бохирдлоос олж бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүд өвлийн цаг агаарын улиралт бол айгүй өвчлөл их болчтой учраас бид нэр мод тарьснараа энэ агаарын бохирдлыг боруулж байгаа гэж үзэж байгаа. Олон мод тариад бас ирээдүйн хойч үедээ цэвэр агаар бэлгэлж байгаа гэж бодож байна. Бид одоо бас энэ байгаль дэлхийдээ ашиглалынхаа үр ашгийг хүртэхээр бас байгаль дэлхийг нөхөн сэргээх бас үүрэг хүлээж байгаа. Учираас бид нар ирээдүйн хойчтой хүүхдүүдэд зориулаад модыг тарих ёстой. Иргэн бүр нэжгээд олон мод тарих ёстой гэж би боддог. Энэ үүрэг хариуцлагынхаа өрөөнд одоо байгууллагын хамтлантайгаа модоо тарьж байна. Одоо ингээд бүгдээрээ модоо тарьж эхлэхийг ногоон болгоход хувь нэрээ оруулцгаая. Ирээдүйдээ үлдээж байгаа хамгийн том үнэтэй хувь нэмэр бол ногоон байгууламж мод тарих үйл ажиллагаа юм аа. Тэгэхээр иргэд та бүхэн мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирээдүйн хойч үедээ сайхан ногоон байгууламжийг бий болгохын төлөө ингээд хамтдаа хичээд мод тарьцгаая. Бүгдээрээ сайхан мод тарьж эхлэхийг ногоон болгоцгаая. Залуучуудыгаа мод тариасаа гэж одоо уриалъя да.